Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал 6. Алуурчин ламын нууц. (1990 оны зах зээл гарсан цагаас хойш тэнмэл хүүхдүүд өдөр бүр алга болдог байсны учрыг зарим мэдих томчууд харааван ингэсэн тэгсэн гэж ярилцдаг байжээ. Сүүлдээ энэ яриагч ярих хүн зөөрж үндсэндээ хүүхдүүд алга болсон гэсэн үг юм. Үнэхээр л мартагдаж байлаа. 1998 он баруун нэгэн аймагт айхтар мэрэгэн түргэн лам мал хариулан амар жимэр амьдардаг байжээ. Тэрнийг Ловсон гэж дууддагч жинхэнэ нэрийг нь хинч мэддгүн дээр нэг хэсэг нь Зөв аймгийн хүн, нөгөө хэсэг нь урдаас орж ирсэн гэлцдэг байлаа. Жинхэнэ нэр нь өөр гэдэг нь тодорхой юм. Энэ аваар өдөлгөө морьтой дунд иргэм насны ир эмэгтэй хоёр хатруулсаар Ловсонгийнхнийг зорж байгаа нь үнэхээр андашгүй байлаа. Ловсон гэрээс гарч дуранд чагаан хараад "Холын улс бололтой. Яасан ширүүн довтолж байх юм битэ" гэж дотроо бодоод хоёр саахалтын зайтай хаваржж буй нутгийн хуурайдуу сэлэнгээ рүү дурантлаа. Сэлэнгээч морьтон улсыг харсан бололтой уяаныхаа зэрвийг даяйлуулан халдар хазраг зайдан мордоод тавьчих чинь. Эрэм хоёр нохоо орой хийхэд Ловсон "Шүүдгүү хөөгшин банхар та хоёрыг яавал гэжтэй." Ловсон холын зочдыг хүлээж авахаас цааргалж байгаа нь хэлт байлаа. Мориноос буухад өндөр туранхай бүсгүй их л царай алдсан харагдах нь тэрний нүдэнд туслаа. Хөгшин банхар 2-3 хуцах хаягдаад Ловсон ханиах чимээ өгөхөд банхар чимээгүй боллоо. Сэлэнгэрүүд дөхөж байгааг Ловсон хараад тэдний гэрт морилго зөвшөөрөл сая өгч байгааг хэлтгэв. Эрэм хоёр гэрт ороотаа л өвдөг нуглан сөгдөж Ловсон цожих шиг болоод "Та нар чинь яаж байгаа улсав дээ? Хэрэг зориг юунд олоод ингэж байна? Айгуу бол намайг хүнтэй андуурсан байх шүү. Аль бос дэшээ сууцгаа." Эрэгтэй нь хоолоогоо засан хадаг гарган бариад "Бид таны сургийг дуулаад замын машин тосож цаг алдахыг хүссэнгүү. Бушуухан тантай золгох хүсэл зориг нааш нь өдрийн нарыг шөнийн сарыг ч ажруулсангүй." Ловсон байдал нэг л биш байгааг бүс хүн царайнаас нэвт харах шиг болоод "Та хоёр нэрэн л хүн андуурж яваа хүмүүс юм шиг байна. Намайг зорж ирсэн чинь талаар олж явах шиг байна. Миний нэр Ловсон. Одоо 60 нас гарч байна. Таны хайж байгаа хүн чинь зүүн голын хөвөөнд хүүхэд насаа гээсэн золбоо найзгаа би танилгүй явах үлээ. Нас чинь 60 гарсан бол миний нас 45 шүү дээ. Бүхэл бүтэн 15 нас нэмээд сахал тавьж хааж явсан чамаагаа би танилгүй л яахав." Ловсон ихэд гайхан хараад багын дурсамжид бүдэгхэн найзгаа бүр түр нэг санаад ёс салдсандаа хүлцэл өчлөө. Золбоо гэж нэрээ Ловсон нэрээр солиод нутаг сэлэн ирсэн багшимын захиас юм гэж яарах хайдан хэлэх үед гэрийнхэн гадаа тус нэмэр болдог сэлэнгээ орж ирлээ. Холын улсыг сонжин сэлэнгээ инээмсэглэн "За, хөлөрсөн морийг нь ачих нэ. Их л холоос аваа юм шиг байна. Хэрэг зориг юунд болоод морины хүүхэр хаяан дэрв? Ловсон ах бит хоёр төр хүүхэн нэг гарагтай гэдэг болохоор давхиад ирсэн юм." Ловсон инээн "Холын улсыг ундалж морийг нь юулдаг нь хуучны юус байна. Чи мордод нэг ирнэ байгаа." "Ах тэгж хэлж байгаа бол учиртай л хүмүүс байна. За, би мордод цай хоолж төхүүлээ. Таны адууг өөрийнхөө хэдэн морьтой туугаад ирээ." Сэлэнгээ явсны дараа Ловсон өнөөх бүсгүйг түрүүнээс хойш юм хэлэх гээд залгиад байгааг нь ойлгон "За, чи хэл. Юу хэлэх гээд байгааг чинь гадарлаж байгаач чиний амнаас сонсъё. Миний хүү алга болоод 15-нд унсан их хүний сэтгэл ямар байгааг та гадарлаж байгаа л байлгүй. Нутагт өвлжөө сайхан болж хаваржаандаа буухгүй жаахан хазансан юм. Тэгсэн нэг өдөр хурагтайгаа энэ хүн зүүн талд харагдаад хүмүн анхны төлгээд их л өхөөртөж байсан билээ. Хураг олж ирнэ гэсээр инээ цалгуулад явсан ч эргэж огт ирэхгүй.
хаврын адаг сар хүргэж эхлэв. Хүүгийн чинь эзүүлээс байна уу? Төрөөгийн минь хүү болохоор цааргалж би яах вүлээ? Өлөгчин чоноос гарамгүй зориг сэтгэл чинь харагдаж байна. Лувсан авдрын ёроолоос нэг хундаг гаргаад дотор нь нундаг зүйл хийгээд хар усаар ундаалаад хүүгийн цамцыг үнэртээд хумсын чинээ арц гэлс яран асаагаад ээжийг нь уйлахыг хараад нулимсын туслаас нь хундаг руу хийгээд хэлэх үү байх уу гэсэн харцаар ээж гүндэг рүү нэг эргэлдсэн байдалтай гарлаа. Энэ өвөл танаах хөл чамгүй байж тэ. Ямар гीчэд хоноглон арх сүгэнсэн юм. Хүү чинь амьд эсэх эргэлзээ ихтэй байна. Миний ч нүдэнд харагдахгүй. Зүн совин минь төөрөд байхыг бодоход энгийн хүн аваагүй лавтай. Энгийн зүйл ч олоогүй гэсэн үг шүү дээ. Гүндэг уйлан хайлан ганц зургийг нь гарах итгэл өвөрдөлсөн их хүн учраас аргагүй ихэд чаналж лувсангаас дахин гуйлаа. Төрөөж нулимсаа барьж ятан. Энэ өвөл найз нь гашуун сархад уусаар бараг орчих шиг санагдаад хүний хөл ихтэй л байлаа. Өө зайгүй гэвэл жамба догсом хоёр тойл байж магадгүй. Ирсэн гීчтэй сарин нэрийг нь сайн мэдэхгүй байна. Малгайгаа буруу харуулсан дотуур хормой нүмгүн цэнхэр нүдтэй тийм хүн танахаар нэг буулсан байна. Өвлийн хөөдөнд энгийн хүн тэгэж нүмгүн явах нь та нар сонин санагдаагүй гэж юу? Гүндэг сая санан энүүхэнд машин унаатай яваа гэд хоолж идэхгүй гарсан шүү дээ. Ямар сонин нүдтэй хүн бэ гэж харснаас биш хувц сонорт нь анхаараагүй юм байна. Та яаж мэдэв? Үнэхээр айхтар хэлж байна. Миний мэдих гэж юу айхавтай? Чи болоод төрөөгийн намайг зорж ирсэн сэтгэл мэдсэн хэрэг шүү дээ. За тэгэхээр та хоёр цусландаа буудгаараа буу. Хаварж байгаа сахилаа гэд хөөч нь буцаж ирэхгүй. Хөөхт нь алга болсон өөр улс бас байх шиг байна. Би нэг их удахгүй ардаас чинь яваад очимц. Ингэж хэлсэн төрөө гүндэг хажин ихэр баярлаж байлаа. Сэлэнгээ хоол цай авчирч өгөөд сайн морь барьж унуулад хоноод явахгүй гэж хэлхэж мартсангүй. Лувсан тэдний явсан хойно гэрээс гар нутгийн бараг ширтэн чамтай ингэж нэг уулзах өдөр хэрдэг байх нэ. Эвэдэ энэ хоёр минь. Тэрээр ямар нэгэн зүйл мэдээд байгаа нь ойлгомжтой болов. Сэлэнгээ гэрт орж ирэн Лувсангийн нүд рүү хараад "За ах, ямар учиртай улс вэ? Нэг л юм болж дээ те?" "Нэгээс илүү юм болжээ. За дүү минь. Ах нь нутаг явах учиртай болчихлоо. Намайг эргэж ирэхгүй байвал малыг минь чи мэдэрээ." "Инх цаг таа чинь юу ярина да? Хоёулаа чинь төрөх үхэх нэг гаригтай хүн шүү дээ. Цуг явнаа хөө. Мал хуу яавал гэж дүүдээ би загчхна." Сэлэнгээ гэж 30 дөнгөж хурж байгаа хөдөрч хэрэг залуу барын аманд гараа хийхэд буцахгүй явсан гэж ярих дуртай. Хилэмгийн сэргэн дэнтсэн ч ухаан саруул ир билээ. Лувсан 3 хоног гэрээс гарахгүй суулаа. Яг 3 хоног дээр Сэлэнгээгийн ихнэр гайхан "Энэ Лувсан ах минь ямар нэг юм болоогүй байгаа та. Гэрээс оог цохохгүй юм. 3 хоног лав болчихлоо. Манай гэрэл шатчихгүй бол ах нь зүгээр зовлтгүй л гэдээсэн. Мацаг барьж байгаа юм эсэ. Өлдчихгүй байлгүй. За яавал гэжтэй. Ингээд та хоёр минь хаашаа зүгтээ гарцгаах юм бэ? Хүний нутаг чимэд болгоомжтой л явт юм шүү. Ер нь тэгээч Лувсан ах ганцаар явсан зүг байсан юм. Буянтай хүний дэргэд мал сайхан өслөө гэж хэд удаа ярьж байсан бидтэй. Жирэмсний үед халуураад өгөж байхад чинь чамайг хэн аврасныг мартаагүй үз. Эндээс очих гэж байгаа шалтгаан том санагдсан. Ачийг нь хариулж гийгүүлэхгүй маа гэхэд хань бараа олоод ирээ та. Сэлэнгийн ихнэр дахиж үг хэлсэнгүй. Ингээд 4 дахь хоног дээр Лувсан гэрээсээ гарч ирэхэд цай хоол төгүүлэн Сэлэнгийн ихнэр очлоо. Эр нөхрөө захих цаа санааг нь гадарлан "Санаа бүү зов. Тэр амьд минь ирнэ" гэхэд ихнэр зочих шиг болоход Лувсан тоглож байна да гэсээр энэ эмсэглэн хэлээд нэг их хийдсэнгүй. Үүрээр хөдлөн гэлээ. Сэлэнг адууга хураан унаа мордо барьж маргааш үүрээр явхад бэлэн болсон байлаа. Эхнэр нь үдэд ирэхдээ "Лувсан ах нэг л бишээ. Хоол цайвлагтай идсэнгүү. Хол гарах гэж байж яагаад тэгж байгаа юм бол тоо. Бас дээрэс нь эргэж ирэхгүй хүн шиг захиас айлдаад байсан шүү." Сэлэнгээ юу ч дуугарсангүй. Гэрийн ха тоон өөд хараад сүсгэлэн нэг залбираад
унтахаар хэвтэв. Лувсангийнхаас явсан дөрөв гүндэг хоёр саяхан гэрийн бараа харж байгаа бололтой. Их л ядарсан улсаа замдаа саатагүйдээ олзуурх нь. Гэрт орвол малаа гараад үлдсэн өндөр настай эмгэн гэрийн зүүнтэй орон дээр амьсгалаа тоолох мэт хэвтэж байлаа. Хамаатан садан хүмүүсээ эргэж торж угаараа гэсэн ч өдий хит оногд бараг л ирээгүй ойлгов. Төрөөгийн уурс авсан гайгүй дээ та нар гэсээр гэрээс гарахад гүндэг түүнийг оройд зовох цагт танигдэж байгаа юм байлгүй дээ. Хүүгээ хайж байгаа бидэнд хэрүүл тэмцэл хэрэггүй. Хөгшин ээжигээ харин эмнэлэг бараадуулах ай бодъё. Хаврын тэнгэр цэлмэг цаанаал гэгээтэй байлаа. Машин тэрэг ил дэлгэрээгүй цаг болохоор эргэлзэх зүйлүүгүй үхэр дэргээ хөллөв. Гүндгийн хөгшин ээж аяг цаа ойжонгоо гүндэг рүү ихэд харан Өдийн наслахтаа би үзэх зүйл үлдээгүй дээ. Том охиноо өнгөрөхийг үзсэн. Баг хүүгээ нас урахт нь хажууд нь байсан. Харин чөтгөр шулан гимээр зүйлдээ огт таарж байсангүй. та чинь юу ярина вэ? Их чах хоёр минь би мотоолс байсан шүү дээ. Эхлээд ихч чинь орж ирээд над руу хараад суугаад л байсан. Харин дараа нь ах чинь гаднаас гараад ирж дуудаад Та буруу санаж байна. Их ядарсан байлгүй. Дахиж бидэд орхиж явахгүй. хогшин ээж нь яг цав харсан ч миний охин биш байсан. Өөрөө төрүүлж өсгсөн ахыг чинь дуг би танихгүй байна гэж байхгүй. Нэг л бишээ. Моосов ёрлоод байх шүү байна. Гүндэг нэрэж танихгүй байна гэж байхгүй гэх бодол дотроо төөрөөд бурхан болоочтой санаа жаахан сэтгэл өмөрсөн ч ээжигээ тэрхэн дээр хэвтүүлээд сумын төв бараадаж эмнэлэг үзүүлэхээр явлаа. Хэдэн малаа хараад дөрөө үлдэхээр болсон ч хамаат нь хідэн дүүнраа тааралдуул загнахаар эрс шийджээ. Гүндэг хөгшин ээжтэйгээ явах замдаа ядарч байгаа ч хорвоогийн нулимс заримдаа ийм байдаг баг гэж бодоод амжжээ. Лувсан сэлэнгэ хоёр хөдөлгөөн мордтой цогцолон нутгийн айлуудын барааг цэнхэрдэж үлдтэл явхаар тохирчээ. Сэлэнгийн хувьд нутгасаа гарч явах нь их л сайхан санагдана. Нэгэн сумын төвд морины хаамыг татаад лувсан түнд хандаж Ахих нь ганц хамаатан энд байх учиртай юм. Хоёулаа энэ тоноо цааш хөдлөе дөө. ойлголоо ахаа. Сэлэнгэ хийдийн хашаан цай ороод хаана ирж байгаагаа гадарлаад ямар нэгэн учир байна. Яршиг та асууж шалгаж юу гэх вэ? Ингэж одоо зогсож байтал нэгэн лам хувцтай хүн гарч ирээд лувсан ахыг нь хараад золбоо гэж нэрийдэв. Тэдний ярих учир өөр бололтой. Сэлэнгийг хажуувал тухлуулаад өөрсдөө хийчих байшин руу орлоо. Байшинд ороод хаалгаа хаан өнөөх лам золбоо руу хараад хэсэг бодол болоод учрыг асуух үед сая нэг ам нээлээ. Багшийн ярьдаг байсан догшин сахиус зараалтай болжээ. Сураг сонсгонэ. Зүүн тийш лав орох бололтой. Яасан гинэ? Тэр тэгээд бадтай юм уу? Их хэл хизүү хэрэг болгон дээ. Хэцүүгээс хэцүү юм болоод байна. Догшин тэр гайхал хүүхдэд их дуртай. Хэд хэдэн хүүхэд гэрээсээ алга болсон байна. За, тэгвэл би бушуухан бэлтгэлийн базаая. Хэрэггүй дээ. Би харин чамаас үлдээсэн юм а. Багшийн үлдээсэн содортой л авах гэж ирлээ. Ламтан их том харснаа. Чи итгэлтэй байна уу? Хоройтой содрыг дэлгвэл хар болох босоо. Одоо энийг хилэлцэх цаг биш ээ. Тэр энгийн зүйл биш. Би сураг сонсож байсан ч ингэж таарна гэж зүүдэлсэнгүй. Ламтан толгой дохио доошо буудаг нууц шат онгоолгоод үлдээсэн эрдэнэ мэд зүйлээ авахар доош буулаа. Дэд хилэлцэж хоноод өглөө золбоог мордох үед нэгэн ууттай зүйл өвөрт нь хийгээд хэрэг болох үедээ зацаарай. Хэрэггүй бол битгий зацаарай гэж хэлхээч мартсангүй. Сэлэнгээл овсон хоёр замаа хүн хадруулсаар
Сэлэнгэ их сайхан хонсон янзтай инээмсэглэнэ. Цаана сумын төв тарин гүндэг ээжигээ сахина. Ээж нь сэрхэхээр хаяа цонхоор хараад байна. Намайг авч явна гэд байна. Хүү чинь үхчихсэн юм байна. Гэгчлэн ярих нь гүндгийг ядраана. Сүүлдээ ээждээ уурлаж ундууцханч хаяа болов. Орой нар жаргаж гүндэг сумын төв таньдаг айлдаа очиж хоол хийгээд ирэх үед совлогч их хачин зүйлийг ярив. Гүндэг анхааралтай сонсох гэж хичээхэд Төрөөхөн байхаа нэг л нүдэнд хүүтэн хүн орж ирсэн. Нүдний өнгө нь их л туссан да. Тэр хүнийг орж ирэхэд дэмж байхгүй. Би хайж хоёр эрэгтэй хүн дагуулж орж ирэхэд тэр их цонхоор гараад явчихсан гэж ээжтэй нэлсэн. Тэгээд яасан юм? Өөр чамд юу гэж хэлсэн бэ? Тэгээд цонхоор гарах боломжгүй шүү дээ. Манай эмнэлэг цонхны дулаалга наадмын өмнө бараг авдаггүй. Энэ муу борч бараг онгохгүй шахав. Гүндэг совлогчийг их хайсан байгааг анзааран тэр өөр юу гэж хэлсэн бэ? Намайг жирэмсэн гэдгийг хэлсэн. Бага сартай шүү дээ. Гаднаасаа мэддэхгүй. Тэр хүүхдийг маань охин хүүхэд байна гэж хэлсэн. Тэгвэл би бүр амар айж байна. Одоо ч гэсэн миний гарч ичирч байна. Совлогчтой орж ирсэн хоёр залуу өнөөхөл таних залууг хайгаад олсонгүй. Гаднаас манай суманд хэн ирсэн бilé? Өөр зур ярилцаад хэсэг эмнэлгийн оролцоо байхаар боллоо. Гүндэг ууг залууг харж байсан удаатайж сая совлогч дахин ярихт нь дотор нь айдас хорсон байлаа. Лувсан хизээ ирэх бол гэж бодол орж ирэхэд гүндгийн ээж нь юм хэлэх гээд нүдэ эргэлдүүлэхэд жихэнаа ойртуулаа. Лувсан ирж байгааг аль хизээ мэдсэн гэсэн шүү. Саяны ирдэг хоёр залуугийн нэг нь шүү дээ охин минь. Би яах вэ? Нас өндөр хүнд чи минь төрөө тэрэ очихгүй бол сүйд болж мэдэн шүү. Гүндэг совлогчаас саяны хоёр залууг хаанаас олж ирсэн бэ гэж асуухад нэгийг нь гаднаас, нэг нь магадгүй өвчтөн сахиур байлгүй дээ. Гүндэг гарч өгөхөд нэг залуу тамхи татаас усаж байлаа. Очид залууг асуувал үнэхээр мэдэхгүй. Сайхан ийшээ эргээд баруун тийш явсан шүү дээ. Гэхэд эргэлзэж байснаа. Тэр цэнхэр нүдтэй байсан уу? Би сайн харсан. Яадаг тэнэг хүүхэн бэ? Тамхи унтраа хийчих юм. Тэглээж эмнэлэгч нь ухаан мэдрэл хүмүүс хаяа ирж болно үсттэй. Совлогчийг айлгах гэж л худлаа ирсэн таарсан юм байгааз. Тэр залууг сайн ажигласан байж магадгүй гэж бодож сууснаа. Үл таних залууг хайгаад олсонгүй. Олоогүйдээ нэг их гайхаагүй ч тэр байгаа гэсэн үг бол миний хүү байгаа гэж бодгоор л дотор нь багжсэн тайвширч байлаа. Ээжийнхээ сүүл хэлсэн үгээр болж нөхөрлөгөө хурдан буцахаар боллоо. Энэ удаа нутгийн ах тааралдан машиндаа дайхаар болжээ. Ах замдаа их л яриа халан. Аахан дуулсан хүү чинь олдох байлгүй дээ. Эцэг их болсон ус би зогц яс байсан ч идэхгүй шүү дээ. Манай тийшээ бас хоёр хүүхэд алга болж гисэн юм гэсэн шүү. Юу? Танаах хаашаа нутгалж байгаа байлээ? Говьд очсон шүү дээ. Эндээс нэг их холгүй. Чухам хаана хүүхэд алга болсон юм бол? Манай зүүнд гисэн байх шүү. Ахын дүү нэг хүрэхгүй юу да. Гүндэг машин дайгдан айл параадж хоноод өглөө эртээ гэртээ харахаар алхав. Гэрийн бор бүсгүй нөхөртөө Хөөх юм. Адуур хийх хүлээхгүй яарад яваад өглөө төө. Хүүн хитэн настай вүлээ. Үрээ алдаа тайж яваа хүн чон таарсан ч айдгүй гэдэг. Соёог нь хугдатаад үхэж чаддсан мэдэн шүү. За байц. 8 билүү 9 настай байх шүү. Эвээ минь те. Үрээ олоосоо вүлээ. Тэр их сонин шүү. Уул сантан ярьсан дам яриагаар шувуу шиг морьтой гэлөө. Шувуу шиг хүн гэлөө. Шүүрээд явсан гэдэм байлээ. За тэр урд хэлэх үзүү орооно гэж үг хэлээ бодож байгаараа та чимэн. Гэрийн эзэгтэйч нэрээ хүн итгэхээр бус юм ярьж байж
Гүндгийнхаа сэтгэл юм хийчихгүй юмсан гэж бодоод өнгөрлөө. Гүндэг хэр хол алгаснаач мэдсэнгүй. Төрөөг тосон ирэхэд үгийн зүрэг бол нөөцгэй боллоо. Гэхэд төрөө юу яриад байгаа юм бэ? Ээжийн биеийг тэн хэрхээр нүүе. Ловсон биднийг нүүлгээд хүлээж бай гэсэн биз дээ. Би уучрыг нь ухаад байсан юм. Үгэн дотор үгэж бид хүүгээ олцгож магадгүй юм. Гүй чи чинь үнэн ярьж байна уу? Төрөөч нутгийн ахыг танина. Тэглээч худал ярих хүн биш гэдэгт итгэлтэй байв. Цаашаа хитгэн алхаад бидэнтэй зовлон нэгтэй улс таарах байх гэж бодохоор л ойрхон байх тусам хол явдаг гэдг нь л байж гэж бодно. Хоёул нүүх сургаар хамаатнуудаас нь ирж туслав. Гүндэг хідэн малын зах аваад хөдлөх гэхэд төрөө том харуула. Бид хүүгээ хайж явж байгаа болохоос малаа адуулах гэж зүтгэж байгаа биш. Энэ хэдийн юм чинь тарж хоцорсон ч надад хамаагүй. Төрөө яг л үгээр нь болох мэд хөдлөнө. Эхнэрээ хайрлахын ихээр хайрлаж, өрөвдгийн ихээр өрөвдөнө. Харин сумын төв цэнхэр нүдтэй залуугийн сураг гарч сэргийлэх ажилдаа орлоо. Хамгийн сонин зүйл сураг нь гарахаас биш, яг бариад авсан зүйлгөө. Үл үзэгдэж гэлтэй л байлаа. Ловсон сэлэнгээ хоёр нэг мориноос бууж нутгийн аваанд гарч алсын бараа ширтээд хэсэг чимээгүй суугаад ловсон босон. Бид ч одоогоос эхлээд жигтэй зүйлтэй даралтандаа дүмнэ. Чи ер нь ингээд гэдрэг бодсон дээр юм шиг байна. Багшийн минь захиж үлдээсэн үгс чамд ерөнхийдөө хамаагүй юм байгаа. За, ханилж аваад дүүгээ яах нь вэ? Хангаан нутгийн салхи, говийн салхинд намирах чинь тийм ч олон аавын хүү тохиолдохгүй байлгүй те. За ах минь, завханд хоёулаа заяагаа холбож цаашаа наашаа нүүснээс биш зүүн зүгийн салхийг иймгэж хийн санах вэ? Жинхэнэ манай салхи шал ондоо шүү дүү минь. За. Тэгвэл яах вэ? Хөдөлцгөөе дөө хоёулаа. Нутгийн газар баримжааг нэг гээгээгүй хэврээ байгаа талархан лувсан баяртай байлаа. Зорих газраасаа жаахан даялаад хэсэг буу шийдэм агсан устай тааралдав. Ан хийж яваага нуу хайдгаад айл асуунгаа ловсон. Ан амьтад ховор цаг үед та хоёр нүгэл хийгээд хэрэг байна уу да? Хачин жигтэй амьтанда таарсан болов уу? Тодруулах хэрэг байна. Хачин жигтэй амьтан сонсч байснаас харсан удаа нэгч байхгүй. Савдаг гинөө, буг гинөө. Машины дугуун доогуур хит орсон гинлээ. Ловсон гэлэлаа гэж зөөлхөн хэлээд мориндоо ташуур өглөө. Сэлэнгээ ихэд уурлангуу. За ах минь, энэ муу сайнуудыг хашааж өгөх байсан юм та. Чи бид хоёр хэдий сайн мөртөөж гэлээ. Эдний энэ техник бид хоёртойгоо л харагдсан шүү. 10 жилийн дараа хойд дургаа явах гэж бөө ядарсан амьтандаа ямар маргаад байлтай нь штэ. Та яаж мэдсэн юм? 10 жил гинэ. Би ингээд хизээ бол. Хоёулаа хиний нутагт орж ирж байгаа билээ дээ. Сэлэнгээ толгой дохин инээмсэглэв. Дотроо ловсонг үнэхээр л энгийн хүн биш гэдгийг анхнаас нь л мэдрэгцэндэ гэж бодоод амжлаа. Зорьсон айлдаа очиход өвгөжөөр тосон ловсон шууд золбоо нэрээр нь дуудан гэрт орохыг хүрлээ. Золбоо гэрт ороод яарч явуугаа хэлээд өвгөжөөр ирлүү харан. Догшин сахиус зараалтай болсон бололтой. Зараал нь ямар амтан байна вэ? Нутгаас гараад удсан ч гэлээ багшийнхаа захиас их санаж явна. Багш нь бурхан болохдоо чамайг их л харсан да. Өөрөө чамайг явуулчихад нууцхан хүлээсэн юм шиг байна лээ. Сураг сонссон ч гэлээ ирж чадаагүй минь өршөө ах минь. Чиний сураад байгаа зараал чинь хүн гэдэг амьт юм гинлээ. Хүнээс онцгой гэж нэг сураг сонсогдсон. Догшин сахиусны тухай би яаж дуулах вэ? Чи л өөрөө олж тэ. Багшийн чин газар төрсөн нутагтай байгаа да. Энгийн хүн байсан биш чамд юм үлдээсэн байж магадгүй гэж өвгөн би санав. Золбоо гадагшаа гарan өвгөн нэг л юм нуугаад байх шиг совинд өрөөд болохгүй байлаа. Сэлэнгээ гарч морь хар химэн зандрах шахам хэлэхэд хажууд нь ирээ дуурлаг гэхэд энэ өвгөн нэг л биш. Миний багш нутагтаа оршуулагдаагүй юм. Тэглээж багш бит хоёр сүулт нэг уулзсан тэрийг өвгөн мэдэхгүй байх учиргүй. Чи одоо ороод өвгөн рүү муухай хар. Хит тодгоны хууга алах гэж байгаа юм шиг сүртэй гих чинь нэ. Тэр үед
худагны толинд жинхэнэ төрхөнд гарах болно. Хэрвээ айж байгаа бол би өөрөө. За, хаанаас та ах минь? Би таны хэлснээр л яг цав хийн. Гэрт ороод Сэлэнгээ яг хэлсэн ёсоор муухай харах үед өвгөний царай цайж нүдэн цэнхэртэй тэрлээ. Хит худагны хууг татах үед өвгөний төрх биш залуухан бололтой хүүхэд харагдах шиг боллоо. Сэлэнгээч цочин хутаг алдахтай зэрэгцэн өнөөх хүү хаалгаар гараад ор сурггүй алга боллоо. Лувсан тогооны савыг нээхэд жинхэнэ өвгөн дотор нь үнэр орчихсон маягтай өвгсөн байлаа. Сэлэнгээ гарч бөөлжин. Бурхан минь, би юу үзэх нь вэ? Би чамтай гарахтаа л хэлсэн бусуу. Хачин жигтэй зүйлтэй таарна гэж. Тэгтээ арайч ийм юм гэж бодсонгүй ах минь. Тэр юун хүүхэд байсан бэ? Бас хайч чив. Зараалаар ирсэн бололтой. Намайг наашаа гарсныг мэдчихсэн юм байна. Тэгвэл энэний ард миний бодож байгаа л биш байгаа сайл гэж бодож байна. Лувсааха, та яаж мэдсэн юм бэ? Энэ цогцыг одоо яах болж байна? Цагдаа сэргийлэх болж хүн амны хэрэгтэн болчих үү те? Тэрэнд санаагаа жилээхэн даанч баг санагдаж байна. Чи тэр хоёр чоныг харж байна уу? За, нохоо ойлгүй те. Энд юугаараа чон байх юм? Биднийг залуухан байхад жинхэнэ том лам нар мэрсэр байсан юм шүү. Тэд биднийг харж байна л гэсэн үг. Энэ хоёр чон бидний мөрийг баллана. За, үгүй байлгүй дээ. Та бас хаяа жаахан үнэмших юм ярьж байл та. Хоёул инээмсэглэн нэг зүг гаргаад ширүүхэн хөдөлгөлөө. Ловсон хүүг хараагүй ч энд ганцаараа ирэхгүй нь лав. Өвгнийг яагаад хин хөнөөч вэ гэсэн асуулт өөртөө тавиад хоёр л хүн сэжиглэлээ. Нэг нь лам байж байгаад хар болсон. Ихнэр авч хүүхдээ болоод сайхан амьдарч байгаа гэх. Харин нөгөөх нь ор сур гаргаагүй ч шидийн номонд дулаарч хийдээсээ явснаас хойш харсан хөнгүү гэд юм. Ямар ч гэсэн сумын төвөөр дайрч төрөөгийн чимээг сонсъё гэж шийдлээ. Сэлэнгээ бодол болон үй арга шарна. Ловсон түүнийг яагавэ гэх харцаар харахад тэр хоёр золгийн чон яах аргагүй гэрт орчихлоо шүү. Өнөөх хүүхд чинь тэгээд чөтгөр гэсэн үг үү? За да бараг л. Ер нь арай болоогүй байна гэж ойлгож болно. Хүүхэд хаашаа явсан бол? Хүүхэд сэтгэл нь суурин төдөлж байгаа бах. Хинтээ жухам ирж хинээр үг заалгуулсныг бид мэдэж чадсангүй. Бүрэнхий болох үед сая сумын төв тэрлээ. Сумын тэндээс нэг цэнхэр нүдтэй залуугийн сураг гарахад лувсан мэдрэх шиг болоод сэлэнгээд. За, чи сургуулийн баруун талаар тавих. Андшгүй нэг залуу гарчгүй нь. Тэрийг ямар амтан болж хувирахыг сайн харж аваарай. Та яах юм? Би хүүг олж тодруулах зүйл байна. Сэлэнгээс давхин гарч ирлээ. Нэрэл нэг юм байх шиг санагдаад ойртох үед гүйцэгдэхгүй алга болгон тэр. Тэр ямар амтан болохыг нь харсанчгүй дотроо айсан мэдээж байлаа. Харин түүний байсан газар ирэхэд хүүхдийн хувцас шинэ бололтой байлаа. Сэлэнгээ аван сэжигсэн ч лувсан тоосон очихыг хүссэнгүй. Лувсан хүүг хайгаад цэцэрлэгт ирсэн ч тэр байхгүй бололтой совин төржээ. Харин эмнэлэгт ямар нэгэн муу энерги мэдрэгдэх шиг боллоо. Сэлэнгээ чирэн өнөө хүүхдийн хувцаа өглөө. Хоёул эмнэлэгт очивол гүндгийн хөгшин ээж өнгөрсөн байлаа. Ар гэрт нь дуулах ажил байгаа ч тэр хүн амьд юм шиг санагдаад байлаа. Лувсангийн эрдэм чадал багштай хүрэхгүй ч хол хозордгүй байсан байж. Лувсан саяхан нас орсон хөгшний судсыг атгаж үзээд явхдаа сувилагч тандан хөгшин зохих журмын дагууч хэлээ. Хүндэтэлтэй хандаарай. Бид хоёр ар гэрт нь хил үргээд 2 хоног болоод ирэх бах гэж хэлв. Тэгэхэд сувилагч өршөөрэй. Таныг би сайн танихгүй ч өөрөө их бүдүүлэг үйлдэл сайн хийлээ. Бид тэгж удаан хүлээх боломж байхгүй байж магадгүй. Чи ахыгаа буцаж ирэхэд л нэр мэдэж магадгүй дээ.
Ловсон нэг их яриа удаахыг хүссэнгүй. Ловсон одоо мотоцикл олж аваад явах л болж тэ. Орой болж байна. Та юу ярина вэ? Машин тэрэг олдохгүй гэж юу? Тэглээч шүн дөлөөр юутай таарсан гэдгийг мэдэхгүй арай л болохгүй баха. Машина бидэнд өгөх хүн ч байхгүй болоо да. Мотоцикл бол олдох ёстой. Юутай таарч байгаагаа би бараг гадарлаж байна. Тэр цэнхэрнүүдтэй гээд байгаа залуу бол хар болж ихнэр хүүхэд авсан залуу лам Пилжээ юм. Харин тэр өөрийнх нь хөөл бололтой. Тэгэхээр ард нь өнөө гайхаллаа байсан байж таарч байна уу? Харин л дээ. Ловсон даруй хөдөлд сумын төвийн хуулчин урахад ажилдаг одоо өвгөн болсон буурлахынд буухад золбоо гэж танин хуучин мотоцикло өгөхөр боллоо. Ловсон санаа зовох дур үзүүлбэл миний энэ ямби надад л мотоцикл юм дөө чаваас. Хүүхдүүд голоод ад үзээд хизээ нэгэн тэтгэвртэй эвтэх юм бөө мэд. Баруун тийш гараад олон жил болжээ. Яагаад юу н тийшээ явсан юм? Сайхан сэтгэл нь хэвээр ахта нуух юу ч оховтэй. Шашин номын дээд ламнар маань хагаралдаж байсныг гадарлаж буй. Хэл сэрийг өөрсөн олон танигдаагүй ламнар асах гал шиг төмөр тажигдаж байсан нууцлуулдажтэй. Багш минь намайг тэр үед холын газар үдээд ирэх цагч нь болохоор сайхан мэдээж чи дуулахгүй шүү гэсэн юм. Багшийнхаа захиас ил дагсан юм. Муу мэдээ их л сонсогдох юм да. Гуучин харгас цагт хүүхэд зоголдог ламанцрын тухай дими ховгд тоодгүй байсан юм. Олон тийшээ гимгүү хүүхдүүд их хич явсан да хөрхий. Сураг нэг сонсохны хүүхдийн цагаан яс олдсон гинлээ. Цагдаа нар ажиллаа хийж л байна гэх юм. Яг хаанаас олдоод байна? Харуулсан хүн догшин сахиусны зараал болсон бололтой. Бурхан минь гэж эхлээд Пилжээгийн баг хуу алга болоод ардаас нь ирэл хайгуул хийж явсаар байгаад Пилжээ өөрөө ч алга болсон. Эхнэр нь хүлээж ядаад хот орсон сурагтай. Угаасаа үрээ санаад энд хэцүү байсан байлгүй. Тэр газар гээд байгаа чинь талын салхинд эсгэрдэг чөтгөр гүйдэл оргондог явж байхад зогсоодог гэлцдэг өнөөх айхтар газар шүү дээ. Би ямар харж үтсэн биш дээ. Олон дунд харсан л би баг. За баярлалаа хаа. Би ингээд явлаа. Сэлэнгээ үнэхээр жиргсэн байгаа боловч эр хүний хугархай гэлсэндээ анхын гаргасан нэрмлээс хэд нэг балгаад гарав. Ловсон судраа нэмбайлж өвөртөө сайтар хийгээд сэлэнгээгийн ард сундал суугаад хөөхтийн яс гинэ. Алуурчин ламын тухай сонсож явснаас арай ч учирч явсангүй. Харуулсан Пилжээг минь хорлож чадсан бол төрөө дүүг минь хорлох хэлбэр ажил байж таарна. За дүү минь зогс гэхэд зогсоод шууд яв гэвэл давхиад байгаарэ. Нутгийн зам ахыг нь хээр хүлчгүй бах. Сэлэнгээ зориг орон толгой дохиод хөдлөлөө. Сэлэнгээ зам зуураа. Гүй аха. Би бүр ойлгохгүй байлаа. Та нар чинь лам байж хоорондоо яагаад хуваагдсан юм бэ? Хуваагдаагүй улс хэрэлдээгүй айл байдгүй юм гинлээ. Ах нь нарийн ширийн ухаач эрдмийн оргилд хүрээгүй хүн шүү дээ. Та надад хэлэхгүй айцхан гэж санаа ойлгүй. Даруухан загинж олнаа болно. Улааны догшин сахиус 1-2 орч тогтохгүй. Шарын хүчтэй онгод 2-3 арч тогтохгүй. Сайны хажуугаар муу зүсч алстай гарч ирсэн гэсэн үг. Ямар ч л байсан дүүн айхгүй байхыг хичээх болно. Та тэр төрөө гэдэг хүнээ хаах нэгээг мэдхүү. Бурхан болоочийн судсыг барихтаа зүгчийг харчихсан юм. Та чинь юу яриад байна? Нас барсан хүнээс юу чухам харах вүлээ? Бурхан болооч гүндэг охиндоо сүлд их санаа зовж өөд болохдоо охиныхоо хаана байгааг олж мэдж. Их хүрийн холбоо гэдэг маш хүчтэй дээ дүү минь. Сэлэнгээ дахиад юм асуусангүй. Энд ирнэ гэд хүсээд ирсэн ч гэлээ ийм айхтар газараар шүн явна гэж бодоогүй байсан байж таараа. Хоосон малын хашаа урд нь гарч ирэхэд ловсон зогс гэж айлдаад орж харж зогсож байгаад хоосон хашааны юуг хардаг байна гэж сэлэнгээ яах аргагүй бодох үед яг чанх ард нь нэгэн залуу суучв. Бүдүүн баргил хоолоогоор өнөөх залуу сэлэнгээгийн чихэнд
Та хоёрын нэг нь заавал үхэх учиртай. Би хүүгээ олсон болохоор амнасаа тушаачихсан. Ловсон мэдэж байсан мэт. Бэлжээм чи ингэх учиргүй юмсан. Чамайг хэн хорлов? Би тэрнтэй чинь уулзах ёстой байгаамаа. Айгүй бол зүмбэр өнөө хөөгдөг гайхал үз. Чи тэрийг мэддэг болоод ирсэн босоо. Төрөөгийн хүү амьд уу? Хаана байна? Би мэдэхгүй гэж хэлээд алга болон одлоо. Сэлэнгээ сая нэг айцаа даран урт амьсгал аваад чижирсэн гараа мотоциклын гэрэлд ээгшиг болоход лувсан. Одоо нэг толгод даваад бидний хүрэх газар байгаа. Чи наан намайг буулгаад ирсэн замаараа буцах хэрэгтэй. Гэрээс чинь би гарахдаа амьд буцаанаа гэж ихнэрт чинь амласан юм. Миний дөө ирсэн замаараа буцаад явход л болно. Буцахгүй гэсэн ч ахыхаа үгэнд орохоос өөр арга байсангүй. Зорьсон толгод дээр ирэхэд ёстой л хажин зөвл боллоо. Сэлэнгээ мэл гайхан. Энд хин лаа тойруулж асаах вэ? Тэгээд бас таныг явахад мөрчин яагаад гарахгүй байгаа юм? Гэж асуухад ловсон инээмсэглээд дүүгээ духан дээр нь үнэрлээд яваад өглөө. Сэлэнгэж хэлсэн ёсоор нь давхсаар байсан ч нуруу нь хөөт өргөж байлаа. Ловсон ламыг хожиход лаа биш жижиг төөдөг болон хувирлаа. Төөдөгт ойр суухад яг өмнөөс нь ширтэх нүд нь цэнхэр өнгөтэй шар шүттэй лам инээмсэглээд ухтлаа. Золбоо ламтан өөрөө зорж ирсэн болохоор ном хаялцаж азаа үзэх гэсэн тодорхой биз. Хэрвээ би ялагдвал нэг хүүхэд тэргүүлж өгье. Харин хэрвээ чи ялагдах юм бол миний зараал болж тэ. Золбоо ийм санаатай байгааг мэдэрч байсан учраас зочиж нүдээ эргэлдүүлсэнгүй. Тайван бүхгөх чинь завилд суугаад зүмбэр чи энэ бүхнийг хийхэд арай жуулдах байлгүй. Ямар араатан сэрээчгээд бузар булаад баяснам. Номын багшийн нэрийг чи мэдэхгүй биз. Олон жил домонсон авьяас намайг төрүүлсэн юм. Чөтгөр оргонсон яриа сүүлийн үед их гарсан гэж сонссон. Чи бэлжигээ яаж орхив вэ? Хөөг нь ямар учраас хороосон юм? Гимгүү өвгөн ахыг маань алах хэрэг байсан юм уу? Миний нууц газрыг мэдчихсэн хөгшин төгзөг үхэж талд орохгүй өөр хайчих юм. Бэлжээ амар заяа үзүүлэхгүй өөрөөс нь л болсон юм. Хүүгийнхээ цусыг уугаад над шиг нүдтэй болчихсон гэж. Араатан гэдэг нэр чинь тэрэнд чинь зохих байлгүй. За, эхэлж үз. Чамайг яагаад баруун тийш хайсныг мэргэн ухаанда шоолъё. Ийм бардан байгааг хараад золбоо хар аван өөр хэн байдаг байна гэж дотроо одон цаг авахыг хичээн арсаар ном хаялцсан зүмбрийн доог тохуу болж суулаа. Зүмбэр одоогоор амьд гэлээ өгсөн хүнээс өөрсгөө чөтгөр дүр туврахад бэлтгэж байгаа мэт санагдлаа. Сэлэнгээ харин давхиж нохоо боргох чимээ сонссон амны цангааг тайлаад ая даруулах нь хорд өхөв. Том нохой довтолж ирвэл цангасан сэлэнгээ тоосонгүй. Гэрийн гадаа нормалд зогсоод хүн байна уу? Ам цангаж яваа. Ядарсан нэг ир хүн байна. Надаа сайх хэрэггүй. Хутгаан тайлаад оръё. Гэхэд төрөө дүрээрээ гарч ирэн. За, сайн явж байна уу? Золбоо хаан байна. Бид хүлээж байлаа. Лувсан ах намайг яваад ир гэж хэлсэн юм аа. Чөтгөр гүйдэл байдаг
айхтар газар үлдсэндэ. Айл дурвал 3 залуу 2 бүсгөө сууж байлаа. Сэлэнгээд шанахтаа ус хийж өгөхөд ёстой л эргээд авчихгүй гэсэн шиг хөнтөрж орхиод баярлсан сэтгэлээ хэлэн өөрөө нэг ухаж үзээд цаас нь бараг арилсан 3 чихрэ шанаханд нь хийлээ. Төрөө бодон суух зураа гүндэг эмэгтэй учирлана. Энд ч бас зовлон нэгтэй бүсгүй 2 бие биенээ хараад чимээ чагнаал сууж байлаа. Золбоо ах нэрээ сольсон ч Эрдэнэ номд хитээсэн хүндээ яг юу хэлэх гэж чамайг буцаан явуулав. Сэлэнгээ бодож санаж байгаагаа шууд хэлв. Одоо нэг толгойд даваад бидний хүрэх газар байгаа. Чи наана намайг буулгаад ирсэн замаараа буцсчив. Гэрээс чинь би гарахтаа чамайг ихнэр чинь амьд буцаана гэж амласан. Миний дөрсөн замаараа буцаад явхад болно. Ингэж хэлсэнтэй. Гэхэд төрөө. Одоо нэг толгойд даваад гэдэг чинь чи энд ирсэн байх нэ. Чи наана намайг буулгаад хаа гэдэг нь ах нь ирэх газараа ирсэн хил хүрэх гэсэн бололтой. Ирсэн замаараа буцах хэрэгтэй гэдэг нь буцаад хідүүлээ явах юм шиг байна. Амьд гэдэг үг бол хүүг мань хэлсэн байж таарах нь амьд байгаа бололтой. Биднийг таарахгүй чи олохгүй бол чамайг тэр жигтэй яваараа гэхэж мартаагүй хэрэг. Сэлэнгээ чансан махнаас хэд огтлоод миний толгой ухаж ч ойлгохгүй маань. За тэгвэл бид хөдлөх ёстой юм шүү. Ирчүүд явсан дээр гэж би бодож байна. Гэхэд төрөө 2 хон ширхэг мотоцикл байгаа. За 4 эр хүн байна да. Гэж хэлээд эмэгтэйчүүдийг үлдээх гэтэл үүнд нь орох шинж үгүй байлаа. Төрөө уяан дээр иргэцэх сайн мороо унахаар болж үлдсэн хүмүүс уучраа олохоор болоход хитом мудахтай Сэлэнгээ. Надад дахин нэг морь унал. Эр хүний хиймэр зориг байна да. Мотоциклтэй хүмүүс харин гэрэлт гаргаж өгөөрэй гэлээ. Ингээд айлаас хөдөлж хурдан явхаар шалгавлав. Золбоо лам ном хаялцаад зөмбөрч омогшин дийлж байгаадаа баярлахад золбоо лам гиндүүлэн асуухтаа. Миний багшийн толгойг залгисан хорлонд хүн лам байсан. Тэр лам бол улааны буруу номын шидийн үйлтэн билээ. Хамгийн гол нь тэрний бие цогц олдоогүй гэдэг. Магадгүй чи сүнсийг нь хураад цаг сурч байж магадгүй юм. Чи тэгээд яах юм? Хорвоо зөөлөн байх хэтэрхий уйдгартай болсон. Сайн нэг учраа ойлгон золбоолан болсон. Догшин сахиусыг хуурсан чамд зориулсан ном бий. Өнөөх номоо гарган дуудаж эхлэхэд зөмбөр сандарч. Мохошин чон хортой ном яаж нуусан байна? Золбоо номоо чанга дуудах үед зөмбөрийн ард нуугдсан чөтгөр туйлсан лам муухай нэг хашгираад холоо одох шиг болжээ. Зөмбөр сандарч газар самбардахад цэнхэр нүдтэй бэлжээ хүүгээ дагуулan гарч ирээд нулимс туслуулан золбоог харах үед нүднийх нь цэнхэр арилжээ. Дэд хаашаа ч юм бэ уусах үед бэлжээ хөөрхий хүүхдүүд нь дагаж явлаа. 2 хүн амьд байгааг золбоо харсан ч гэсэн зөмбөр сугандаа хавжуулаад гүйж одлоо. Золбоо түүнийг үнэхээр хүч хурд өөр байгааг анзаарч хараад хоцорлоо. Мотоциклтэй морьтой гэж улаангаал бараа цаар давхиж ирэв. Төрөө хүүгээ асуувал аваа зугцныг дуулах гэд гүндэг амьд гэдэгт нь хэл хязгааргүй баярлаж байлаа. Үгэн дотор үг нуусныг асуувал зөмбөр ганцаараа байгаагүй совин татсан юм. Хэрв хэлж явуулсан бол надтай удал ном хаялцах байлаа. Догшин сахиусаа өртлөөд 2 хүүхэд аваад явсан. Хүүхдийн махаар хооллож чөтгөрийн хүчтэй болсон байж. Золбоо хараа нэг мотоцикл дээр ард сундлан хаа очих зүг рүү таамаглав. Өөрийн гэгээ тэнгэрийн хаяанаас цайх гэж байгаа нь тэдэнд сайхан санагдав. Золбоо хүрэх газраа ирээд амьсгал гүнзгий аваад би
Энэ жижиг агуур орох болно. Эргэж гарч ирэх нь эргэлзээлтэй болсон бол л та. Хүүхдүүдийг чинь би яадаг ч байсан гаргана. Харин догшин сахиусыг сэлэнгээ чи авч яв. Далдхан газар аваач хаад устгаж орхиорой. Харин энд үлдэх юм бол дахин гай тарж мэднэ шүү. Гэхэд сэлэнгээ ихэд өрөвдөн харахад муу лувсан ах чинь насаараа ихнэр авсан биш. Бор гэрээс минь өөр хинч хүлээх билээ дээ. Нааша гарахтаа шул ууц юм. Надад бити харамсаарай. Зүүн зүгээс нар гарах бүрд ахын зулаа дээр нэлбэх болно. Зүүн зүгийн салхи хэлбэх үед муу ахыгаа санаж яваарай. Бүгд тэр агууд орох боломжгүй шалтгаантайж ламнар огт хилдэггүй нууц гэвээр хадгалсан билээ. Золбоо лам жижиг агууд орох гэтэл багтахгүй байлаа. Ном унших шиг болоод хүүхэд аятаа гулгаад орлоо. Төрөө хүүгээ хажиг санаж байгаа учраас өнөөх агууд орох гээд огтоос багтсангүй гин. Золбоо орон. За чи гэрэл гаргаад айл. Энд орогнож болох ч зүү бусыг дэвчиж надад хоёр хүүхдээ явуул. Оронд нь энд чамд би ханиулъя. Хоёулаа нууц авалтай дээ. Худал хэлэхгүй чинь би мэднэ. Хожмын өдөр биднийг хинч бүсэрээгээсэ. Тэр муу тэрэн харин орвоогоор шөндөө тэнэж уулийн өрөө идэлж наранд өдөртөө хаадаг. Гэрэл асхад золбоо хоёр хүүхдийг гаргаж өгөөд нэг нь хүзүүн догшин сахиусыг зүгээд гаргалаа. Сэлэнгээ сахиусыг аван сүртэй ид биш юм байна. Яагаад сүд болдог байна гэхэд төрөө. Яг жинхэнэ хүчэн энгийн бидэнд үзэгдэх чүггүй зэ. Золбоо лам энэ өдрөөс хойш зумбар ламыг өөхөх хүртэл хажууд нь хань болсон гэдэг ч нэг л өдөр агуун ам олдохгүй огт байхгүй мэт болсон тухайраа явган гүйж байсаар хизээ нэгэн өдөр мартагдах ёстой зүйл хүний чихнээс холдож салхитай л хантай эсэгрэх болжээ. Хамгийн сүүлчийн удаа бүдэг түүхийн яриа явган замаар алхаад тэр чихтэй зогссон байх. Хүүхдийн тухай босромог үйлдэж байсан байж болно. Үгүй худалж байж болох юм. Сэлэнгээ нутагтаа очоод лувсангийн хөрөнгийг өсгөн ганцхан хамаатангийнх өнөөх хийдэд буян жил бүр үйлдэж явах болсон юм гинлээ. Алуурчин ламын нууц хараалтайгаан үрд хамт эргэж ирэхгүйгээр төгссөн болоо. Төгсөв. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн.